За сайн уу юу яцхан? Хэдүүлээ энэ удаагийнхаа бичлэгээр Холливуудын алдарч жүжигчин Адам Сэндлерийн тоглосон Little Nicky хэмээх фэнтези жанрын киног хурангуул үзцгэх болно. Ингээд бичлэгээ хүлээн авч үзцгаана уу? Манай энэ удаагийн бичлэгийг олон улсын спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани хамтран үргэж байна. Хамтран ажиллагч байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгэгдэл хэсэгт байршуулсан тул сонирхож байвал сэтгэгдэл хэсэг рүү орж үзээрэй. Мөн манай сувгийн Dairy Caps гэсэн урамшууллын кодыг ашиглаад урамшуулал авах боломжтой. Энэ бол Ники, Тамийн хаан сатаны баг хүү. Сайхан сэтгэлтэй, ийдэг хөөрхөн залуу. Ники дээрээ хоёр ахтай тэдний нэрсийг Адриан болон Кассиус гэдэг. Даанч хоёр ах нь Никийг тогтмол гадуурхаж дээрлэхдэг онгироо догшин дөрвөн залуус. Ингээд энэ өдөр Тамийн хаан сатан 3 хүүгээ дуудаж уулзаад өнөөдөр миний хаан ширээндээ суух хамгийн сүүлийн өдөр. Тамийн хаан 10,000 жил болоод нэг солигдох учиртай. Би та гурвын хэн нэгэнд өөрийнхөө суудлыг өвлүүлэн өгөх ёстой боловч та гурвын хэн ч хаан суудалд суухад бэлэн биш байна. Тийм учраас би өөрийгөө хаан ширээнд дахиад өргөмжлөлөө гэж хэлээд дахиад 10,000 жил Тамийн хааныхаа суудалд сууж үлдэхэр болдог. Энэхүү мэдээг сонссон Ники баярлаж аавда баяр хүргэнэ. Харин хоёр ах нь дургуутсаж уурлаад хоорондоо хоёулаа дэлхий дээр очиж дэлхийн хаадууд болцгоё. Дэлхийг өөрсдийнхөө там болгож хуургаад тэндээ сайхан амьдарцгаая гэж ярилцаад дэлхий рүү зүгтцгаадаг. Тэгтэл тэдний энэхүү бодлогогүй үйлдэлээс нь болж Тамийн хаалга хаагдаад өгсөн хүмүүс там руу нэвтэрч чадлагүй төөргөдөлд орцгоодог болов. Тамийн хаан сатан ч муу ялгаагүй бүх хүч чадлаа алдаад улмаар үхлийн ирмэгт ирдэг. Тэгтэл сатаны баггүй Ники аавынхаа энхүү зовж шаналж байгааг нь харж тэсэлгүй хоёр ахыгаа барьж тамд дагуулan ирэхээр болоод их дэлхий рүү явахаар болдог. Тэгтэл сатан түүнд нэг лонх өгөөд "Миний хөө эхлээд энэ лонхон дотор хоёр ахыгаа хийж хориорой. Тэгээд дараад нь Тамийн хаалгаар хоёр ахтайгаа хамт гуруула нэгэн зэрэг орж ирээрэй" хэмээн захиад түүнийг их дэлхий рүү явуулдаг. Ингээд Ники метроны буудлаар дамжиж дэлхий дээр анх удаа хурч ирээд хурдтай давхиж явсан галт тэргийг "Энэ яг юу юм боллоо" гэж өөдөөс нь гайхаж харж зогсож байгаад галт тэргэнд мөргүүлж өгөхөд там руугаа буцаж ирнэ. Никийг тамд буцаж иртэл Тамийн хаан сатан "Миний хөө чи ердөө 10 секунд болцоод буцаад хүрээд ирлээ шүү дээ. Төрөүний галт тэрэг гэдэг зүйлээс болгоомжиж холуур яваарай" гэж захиад дэлхий рүү дахин явуулдаг. Никийг дахиж дэлхий дээр ирэх мөчөд Бифи гэдэг нэртэй нэгэн нохоо огтож авна. Энэ Бифи болвоос сатаны хуучны сайн найз нь. Яг одоогоор дэлхий болон там хоёрын дунд тагнуулын үүрэг гүйцэтгэж яваа нохоо. Бифи эхлээд Никид дэлхий дээр хэрхэн бие авч явахыг зааж өгчөөд дараад нь дулаан хувцас авч өгч өмсвөлнэ. Учир нь Ники Тамийн айгам халуунд амьдардаг тул дэлхийн нэмэх 30 градус түүнд яг л хасах 30 градус мэт мэдрэгддэг. Мөн Бифи Никид "Өнөөдөртөө хоёулаа танаа ах нарыг олохгүй юм шиг байна. Тийм болохоор хоноглох газар олцгоё" гэж хэлээд хажуу өрөөгөө хямдхан түрээслүүлдэг Тод хэмээх нэртэй залуугийн гэрт дагуулж ирээд хажуу өрөөг нь хямдхан түрээслээд Никийг тэнд хоноглуулахар болдог. Тэгтэл Ники шүн унтаж байх үедээ үзээрийн муухай хорхираад байрны эзэн Тодыг айлгаж орхино. За үүний дараа киноны шин солигдож түүний хоёр ах аль хэдийнэ дэлхийг там болгох ажлуудаа эхлүүлж Адриан Хамламын биеийг харин Кассиус хотын даргын биеийг тус эзэмдсэн байдаг. Хамлам болсон Адриан сүмд мөргөл үлдэхээр ирсэн хүмүүст "Бурхан бол хогшаар. Түүнд битгий залбир. Тэр та нарын төлөө юу ч хийгээгүй. Ирээдүйд ч мөн ялгаагүй юу ч хийхгүй" хэмээн номлол айлдаж ард иргэдийг Бурханы эсрэг турхирдаг болов. Хотын дарга болсон Кассиус хуулинд өөрчлөлт оруулж архины зөвшөөрлийг нэмэх 21 биш харин нэмэх 10 нас болгоод 10 нас хүрсэн хүүхдүүдийг архитуулж дэлхийг там болгох ажлаа маш сайн хийцгээж байдаг. Энэ өдөр Ники хоёр ахыгаа хайж өдөржингөө гадуур яваад бүр сүүл рүүгээ өлсөж ядарснаасаа болоод гудамжинд цэцэрлэг түрээлэнгийн ойролцоо хэсэг унтаж амархаар болдог. Харамсалтай нь түүнийг унтаж байх үед нэг хүн дэрэгдэн ирээд тамаас авч ирсэн лонхыг нь хулгайлаад зүгтаадаг. Тэгтэл азар энэхүү үйлдэлийг нь хоёр рок-н-ролл залуу олж хараад Ники гэрч сэрэнгүүтээ "Лонхыг чинь дөнгөж сая нэг хүн хулгайлаад зүгтаачихлаа. Тэр зүг рүү яваарай" гэж хэлээд хулгайчийн араас явуулдаг. Ники хулгайчийн араас хайж явсаар хулгайчийг олох мөчөд хулгайч түүнээс хулгайлсан лонхоо яг л өөрийн эд хогшил мэт өөрийнхөө эд хогшлууд дундаа нийлүүлчихсэн "Зарнаа" гэд гудамжинд сууж байдаг. Ники түн дээр очиод хулгай далдагдсан лонхоо нэгтэл "Чи дөнгөж сая намайг хулгайч гэлээ. Энд чинь байж боломгүй доромжлол. Би хизээч хинээс ч юу ч хулгайлж үзээгүй. Муу дали царайтай банда" гэх мэтчлэн үгсийг ашиглаад манай Никийг хил амаар доромжилж эхэлдэг.
Тэгтэл энэ хоёрын дэргэд хуучны ид тогшил зараад сууж байсан Wally гэдэг нэртэй нэгэн бүсгүй босч ирэнгүүтээ хулгайчид хандаад энэ хүний ямиг буцааж өг. Хэрэг үгүй бол би цагдаа дудлаа хэмээн сөрдүүлээд ямар ч тач Никид хулгай далдагдсан лонхийг нь буцаан авч өгдөг. Ники Wally-той танилцаж Wally-той нэх хөрхий ийдэг харьцаад хамтдаа маружи идцгээгээд бүр сүүл рүүгээ Wally-г гэрт нь өргөж өгөхөөр болоод цугтаа алхаж явтал түүний ах Адриан гинэтхэн гудамжинд тааралцдаг. Тэгэд Адриан Никиг харангуйтаа уурлаад өөрийнхөө хүч чадлыг ашиглаж Никигийн оюун санааг нь удирдаад Никигээр Wally-д 9 шидийн муха хараалын үгсийг хэлүүлж Wally руу дунд турууг нь гаргуулад Wally-г гомдоож эндээс өөлүүлж явуулна. Түгээрч зогсохгүй Адриан Никиг удирдах зам хүндлэн алхуулад хогны машинд мөргүүлж дахин нэг удаа өхүүлнэ. Ингээд үгсэн Ники тамаас буцаж ирснийхээ дараа түрээсэлдэг байранд очиж байрны эзэн Тодтойгоо хамт телевизээр үзнэ. Телевизээр сагсан бөмбөгийн шууд дамжуулалт гарч байх бөгөөд Никигийн том ах Кассиус сагсан бөмбөгийн тэмцээний шүүгчийн биеийг эзэмтдсэн. Холион бантан утгаж байдаг. Тэрээр бөмбөг залсан тамирчин бүрт техникийн алдаа өгч зогсоогоод хожиж явсан багийнх нь оноо хүчингүүд тооцож онооноос нь хасаад бүрсүүл рүүгээ тамирчдыг алсаас удирдах ширээ мөргүүлж гимтээгээд дэлхийг там болгох ажлаа маш сайн хийж байдаг. Ники зурагтаар ахыгаа харж танингуудаа шууд тэмцээн болж би ордон руу гүйж ирээд шүүгчийн дүр тойрсон ахтайгаа уулзаад би та хоёрыг буцаагаад там руу дагуулж явахаар ирлээ. Хамтдаа там руу буццгаая гэж хэлтэл Кассиус чи намайг там руу яасан ч дагуулж явж чадахгүй. Энэ дэлхий химээх газар удахгүй жинхнээсээ там болж хувирна гэж хэлээд дүүтэйгээ нэгийн эсрэг нэг сагс тоглохоор болдог. Ингээд Кассиус Никид хожигдсныхаа дараа гайхаад чи сая намайг яаж хожвоо? Чи яаж ийм хүч чадалтай болцсон юм бэ? Хэмээн асуутал Ники би шидэд ундаа уусан юм. Энэ лонхон дотор шидэд ундаа байгаа гэж хэлээд лонхоо Кассиус төгтөл Кассиус лонхыг нь нээж доторх ундааг нь уух гэж оролдоод лонхон дотор хоригдож Никид баригддаг. Мөн энэхүү тэмцээний үеэр Никиг олж харсан өнөг хоёр рокт залуу Никиг тамаас ирсэн чөтгөр болохыг нь мэдээд Никиг дагаж түрээсэлдэг байранд нь хурж ирэнгүүтээ найзууд болж хувирцгаадаг. Үүний дараа Ники Тодын гэрээс гарч Wally-гийн гэр рүү явна. Тэрээр Wally-гийн гэрт очмогцоо өөрийгөө тамаас ирсэн сатаны хүү. Хоёр ахыгаа дагуулж там руу явахаар дэлхий дээр ирсэн. Мөн чамааг элдв янзын муухай үгсээр доромжлоод чам руу дунд хуруугаа гаргасан хүн бол угтаа би биш. Харин манай ах Адриан байсан шүү гэд бүх үннийг хэлээд улмаар Wally-г болцоонд урьж гарнаас нь хөдөлж хамтдаа нисээд энэхүү үдшийг мартагдахааргүй өнгөрөөдөг. Харин түүний дунд ах Адриан том ах Кассиусыгаа Никид баригдсан болохыг олж мэдээд тэр даруй цагдаагийн даргын биеийг эзэмдэж бүх хэвлэл мэдээллүүдийн суугаар Никигийн царайг илт тод гаргаад энэ хүн бол аимшигтай террорист. Түүнийг харсан үдсэн хэмбугаач бай. Тэр даруй цагдаагийн газар ирж мэдээлэл өгөөд хариуд нь их хэмжээний бэлэн мөнгө аваарай хэмээн зарлаад улс орон даяараа манай Никиг эрен сурвалжлуулж эхэлдэг. Үүнээс нь болж Ники олны танил болоод зогсохгүй. Хаа явсан газраа хүмүүст хөөгдөж тогтмол зүгтаахад хүрнэ. Энэхүү үзэгдлийн дараа Ники найзуудтай хандан би там руу буцаж очиод аавтайгаа уулзмаар байна. Там руу буцахын тулд би заавал өөхөх ёстой. Та нар намайг халаад өгөөч тэхүү хэмээн гуйтал байрны эзэн Тод би үргэлж хүн алж үзэх юмсан гэж боддог. Энэ бол миний хүсэл мөрөөдөл. Надаар халуулаач тэхүү гэж гуйгаад Никиг алж хүсэл мөрөөдлөө биелүүлдэг. Ники үгснийхээ дараа тамд буцаж ирээд сатаа аавтайгаа уулзах гэтэл аавынх нь би эхнээсээ салж гуйжиж унаад биенийх нь тал хэсэг нь аль хэдийнэ байхгүй болсон байдаг. Тэрч буй л аавынх нь хоёр чих салж унаад Никитэй харилцаа ярих ямар ч боломжгүй болсон байдаг. Харин үүний дараа киноны син солигдож дэлхий дээр үлдсэн Никигийн хоёр рок найз цагдаагийн газар очиж цагдаагийн дарагтаа уулзаад Ники удахгүй тамаас буцаж ирнэ. Бид хоёр түүний буцаж ирэх газрынх нь байршлыг мэдж байгаа. Хэрвээ та амлсан мөнгөө бид хоёрт өгөх юм бол бид хоёр таныг Ники дээр хүргээд өгье гэж хэлээд Никиг барихаар метроны будал дээр цагдаа нарыг дагуулan ирдэг. Гэвч тухайн мөчөд Ники байхгүй. Харин байрны эзэн Тод, булдааг нохоо Бифи хоёр л Никиг хүлээгээ сууж байлаа. Цагдаагийн дарга болж урьсан Адриан хамтдаа биж байсан цагдаа нартаа энэ хоёрыг хилцэс рүү авч явах хэмээн тушаагаад Тод болон Биф хоёрыг баривчлуулдаг. Мөн үүнийхээ дараа цагдаагийн даргын биеийг орхиж өөрийнхөө жинхэнэ төрхөөр гарч ирээд Никиг отож эхэлдэг.
Ингээд хэсэг хугацааны дараа хоёр рок найз Адрианд уух зүйл санал болгоод Никигийн тамаас авч ирсэн лонхыг өгдөг. Даанч Адриан лонхтой зүйлээс уух гэснээ гинэтхэн хар аваад метроны буудал хүн айж нохоо гасалмаар аимшигтай бөхчм халуун байна. Энэ бөхчм халуунд ямар ч хүн халууцаж хүлрэх учиртай. Гэвч хоёрын нэг нь халууцаад нөгөөх нь огт халууцахгүй байна. Энэ халууцахгүй байгаа залуу миний дүү Ники юм биш үү гэж хэлээд Никийг рок найзынх нь биенээс хүчээр гадагшаага гаргадаг. Ядаж байхад нь Никигийн найз бүсгүй Волли метроны буудал дээр энэ хэдийг нууцаар ажиллаж байгаад Адрианд баригдана. Адриан барьцаасан Воллигоо чирж хурдтай явж исэн галт тэрэгний урдуур ороод түүнтэй хамтдаа өөхөх оролдлогыг хийтэл Ники араас нь үсэрч ороод ямартайч Воллиг галт тэрэгний замаас холдуулаад Адриантай цугтаа галт тэрэгэнд дайруулаад өгдөг. Үүний дараа Адриан тамд харин манай Ники диваажинд тус сэрцгээдэг. Тамд сэрсэн Адриан Никийг хамтдаа ирээгүүд гайхаж улмаар үхлийн ирмэгт ирсэн аавыгаа хаан Синтинээс навч чулуудаад өөрөө хаан Синтидэд залартал. Тамийн хааны бүх хүч чадал түүний бие рүү шингэж Адриан үнэхэрийн хүчрхэг Тамийн хаан болж хувирдаг. Харин нөгөө тал буюу диваажинд сэрсэн манай Никийг үцсэглэнтэй 3 сахиусан тэнгэр өгтөж аваад тэр 3-ын нэг нь түүнд би чиний ээж чинь байна хэмээн хэлдэг. Үнийг нь сонссон Ники мэдээж хэрэг гайхах болно. Тэрээр гайхаад би ямаанаас төрөвгүй юм уу хэмээн хэлтэл үцсэглэнтэй сахиусан тэнгэр түүнийг өгөхөөрдөөд тэртээ их олон мянган жилийн өмнө доод болон дээд ертөнцид дундаа нэг үдшилэг зохион байгуулсан. Тэр үдшилэг дээр би танаа аавтай танилцаж улмаар бид бие биедээ хайртай болцоож эцэст нь чи төрсөн юм аа гэж хэлдэг. Үүний дараа киноны шин дахин солигдож Тамийн хаан болсон Адриан бүх хүн төрлөختний сүмсийг хулгайлахар шийдээд дэлхий там хоёрыг хооронд нь холбож дэлхий дээр хурж ирмэгцээ эмхт замбраагүй байдлыг үүсгэж хүн төрлөختнөр муу муухай зүйлсийг хэлгэж эхэлдэг. Үнийг нь мэдсэн Ники тэр даруй диваажин горхиод дэлхий рүү буцах гэтэл түүний үдсэглэнтэй сахиусан тэнгэр ээж тулааныхаа үеэр үнийг ашиглаараа гэж хэлээд шидэт бөмбөлөг өгөөд дэлхий рүү явуулдаг. За ингээд Ники мэн ах дээрээ хурч ирээд хоёр талаас энэ хоёр хоорондоо шидийнхээ хүчээр тултгаар болцоодог. Ах Адриан нь Никид эхлээд чиний юу чадахыг харъя хэмээн хэлтэл Ники шидийн хүчээ ашиглаад нэг хөөрхөн хэрэм гаргаж ирнэ. Тэгтэл ах Адриан нь шидийнхээ хүчээр могоо гаргаж ирээд Никигийн хэрмийг могоондоо идүүлнэ. Ники араас нь могоо гой цэцэг болгон хувирахтал Адриан цэцэг тайрдаг хүн гаргаж ирээд Никигийн бүтээсэн гой цэцгийг тайруулж, тастуулж, үгүй хийлгэнэ. Ники үргэлжлүүлэн шидийнхээ хүчийг ашиглаад муухай цэцэг тархичийг нэлх хүүхдээ салхилуулж яваа хөөхөн ээж болгон хувирахтал Адриан нэлх хүүхдийг нааш муутаа насанд хүрсэн одоо ир болгож хувиргаад тэрхүү одоо ирийг ээж рүү дайруулж ээжийг нь зодуулна. Энэ мэтчлэн шидийнхээ хүчээр тултахаас залхсан Адриан Никитэй нэг хэсэгтээ гарталаа хийгээд эцэст нь бархаа болоод эхлэнгүүтээ сарсан багвахаа болж хувираад зүгтах оролдлогыг хийдэг. Харин Ники ээжийнхээ өгсөн шидэт бөмбөлгийг ашиглаж шидэт бөмбөлгөөрөө нэг хүн бүтээгээд тэр хүнээрээ сарсан багвахаа болж хувирсан ахыгаа баривчлуулаад шидэт лонхондоо хориулдаг. Ингэж хоёр ахыгаа амжилттай барьсан Ники мэн тамд буцсан эртэл үхлийн ирмэгт ирсэн байсан аав нь хормын дотор идгэж лонхон дотор хоригдсон хоёр том хүүгээ үрд лонхон дотор нь хорж үлдээхээр болоод Тамийн үйлчлэгч Гитлерийг дуудангуудаа Гитлерийн өгзөг рүү хоёр том хүүгээ хорьсон лонхоо чихээд Гитлерийн өгзгөн дотор хоёр том хүүгээ үрд хорж үлдээхээр болдог. Зэн бүхний дараа кино мэн цаг хугацааны үсрэлтийг хийж энэхүү үйл явдлаас хойш нэг жилийн дараах үйл явдал гарч эхэлдэг бөгөөд Ники, Волли хоёр сууж хөөхөн хүүтэй болцгооцсон. Мөн тагнуус нохоо Бифи анхны хайрт харахтайгаа сууж үзээрийн царай муутай 5 хүүхэдтэй болцгооцсон. Харин Никигийн хоёр рок найз нь онгоцны ослын улмаас нас барж тамд ирцгээгээд тамд их дэлхий дээр байдгаасаа ч илүү эрх чөлөө аз жаргалыг мэдэрч буй дүр зураглал гараад энэхүү кино мэн төгсдгөө. Зайн хүртэл бичлэгтэйгээ зугтаа байсан та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ энэхүү бичлэг таалагдсан бол лайк болон сабаа дараад манай сувгийг дэмжээрэй. Мөн дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.